За хятад хэлний гээгүүлэгч бол 23 байдаг. За хятад хэлний гээгүүлэгч авиаг дуудахад оролцдог өгүүлэг хэрэгтний үгнээс нь дотор нь хэд хэдэн бүлэгт хувааж авч үздэг байх нэ. За дээд доод уруулын гээгүүлэгч авиа болох б, п, м, ф авиа байна. За хятад хэлний үзүүрийн гээгүүлэгч авиа. За д, т, н, л. За хэлний угийн гээгүүлэгч авиа. За хэлний дээгүүр гээгүүлэгч авиа. За хэл нуурах гээгүүлэгч авиа. За хэлний үзүүрийн буюу шүд оролцсон гээгүүлэгч авиа. За сарм гээгүүлэгч и ү 2 байдаг. За хятад хэлэнд энэ хоёр маань одоо гарахын өчүүхэн шүрэлттэй байдаг учраас одоо сарм гээгүүлэгч гэж үздэг байх нэ. За хятад хэлэнд бол 35 игшиг байдаг гэж үздэг. За үндсэн буюу дан игшиг нь 6. За хятад хэлний одоо энэ 6 игшгээс и U2 бол монгол хэлнээс онцлог ялгаатай байдаг учраас багш нь одоо онцгойлон тайлбарлаж өгье. За и авиаг хэлэхдээ бол уруулаа бол хоёр уруулаа бол тэнэлгэж и гэж дуудах нь тийм ээ. Хэлээ бас шүдэндээ хүргэнэ. За U авиаг хэлэхэд одоо уруулаа ялмгүй цорвоолгож за тэгээд цорвоолох бөгөөд за монгол хэлний одоо U-тэй адилхан хэлэгдэнэ. За нийлмэл буюу хос игшиг 13, за хамарсан игшиг 16, хэл нугарах игшиг за 1 R тийм ээ. За хятад хэлний үеийн бүтц. За хятад хэлний үеийн галгийн бүтцийг бол авч үзье. За хятад хэлний үе маань за гээгүүлэгч игшиг хөг 3-аас бүтэх бөгөөд хятад хэлэнд игшиггүй үе гэж байхгүй. Жишээ болгож ханз гэдэг үеийн бүтцийг харъя. За ханз. За би дараагийн семинарын хичээлээр бол үүний тухай уюудын тухай одоо тусгайлан наривчлан үзэх болно. За хөгийн талаар авч үзье. За хятад хэлэнд бол хөг гэж байдаг тийм ээ. Түрүү өмнө нь хэлсэн хөг маань утга ялах үүрэгтэй гэж. За тэгэхээр хятад хэлний 4 хөгийг хэрхэн уншихыг одоо бүгдээрээ сонсцгоё. За одоо бүгдээрээ энд харцгаая тийм ээ. За 1-р хөг, 2-р хөг, 3-р хөг, 4-р хөг гэж байдаг тийм ээ. За эдгээр маань болохоор одоо 1-р хөг маань болохоор жигд дуудагдана. 2-р хөг маань дээшээ өргөлттэй дууддаг бол 3-р хөгийг дээрээс доош, доороос дээшээ унших нь байна. За 4-р хөгийг болохоор дээрээс доош огцон унших нь байна. За хятад хэлэнд бие даасан үг нь өөр өөрийн хөгтэй байдаг боловч зарим үг маань өгүүлбэрт ороод үгийн одоо урд хойд үгийнхээ нөлөөгөөр өөрийнхөө хөгийг алдаж одоо хөггүйгээр богинохон дуудагддаг. За энэ хөгийг бид одоо хөнгөн хөг гэж нэрлэж байгаа. За хөнгөн хөг маань бол их тод биш ямар нэгэн өргөлтгүй дуудагддаг байна. Энэ төвшинг авч үзье тийм ээ. За хятад хэлний одоо хөгийг бол хэлэхэд хэрэглэгддэг юм одоо 5 шугам буюу төвшин гэж хэлээд байгаа тийм ээ. За энэ маань болохоор за 1-р хөгийг харъя. За 5-аас 5 буюу жигд байна. За 2-р хөг маань 3-аас 5 дээшээ өсөж байна. За 3-р хөг маань 2, 2-оос 1, 1-ээс 5 гэсэн шугамд байрлаж байна. За 4-р хөг маань 5-аас 1 гэсэн төвшөнд байрлаж байна. За хөгийн тэмдгийг хэрхэн тавих вэ гэдгийг бүгдээрээ одоо харцгаая. За хөгийг зөвхөн игшиг үсэг дээр зэрэглэлийн дагуу тавина. За үндсэн 6 игшиг дээр
хөгийг тавина. За 1-р зэрэглэл дээр а, 2-р зэрэглэл дээр в, за 3-р зэрэглэл дээр и, у, ü орно. За 3-р зэрэглийн и, у нь урд хойно хамт орж үлдэг өгөөд энэ тохиолдолд сүүлийнх дээр нь тавина. За жишээ нь ма гэхэд а дээр өргөлтөө тавьж гэн. За хаа гэхэд а дээр байна. За го, за во дээр байна. За шие, за ө дээр байна. За дуй, за и дээр байна. За гэрийн даалгаварт бүгдээрээ за монгол хэл дээр сурах хүчүүдээс хятад хэлний авиаг хэрхэн дуудах талаар уншиж эхлэх. За хятад хэлний галгийн цагаан толгой дах гүйгүүлэгч их шиг бүтэн үеийг дэвтэртэй за үсэг бүжигт даргаалынхаа дагуу бичиж бичлэг сонсонгоо дагаж хэлэх юм байна. За хөгийг ялгаж унших, сонсох зэрэг даалгавруудыг хийж гүйцэтгээрэй. За ингээд багш нь одоо анхны сурвалжлагчдаа зориулаад хятад хэлний галиг хөгийг ялгаж сонсох, дуудлага сайжруулахад тустай бяцхан зовлон шилж өгье. За хятад хэлний галиг хөгийг одоо зөв тод уншдаг болохын тулд за толинд харж хэлэх. За багшаар бол одоо байнга шалгуулж явах хэрэгтэй. Анхнаасаа одоо буруу дуудаж сурах юм бол одоо цаашид цасахад бол бэрхшээлтэй байдаг. Жишээлбэл одоо зарим оюутнууд нийлмэл их шгийг одоо салгаж хэлж байгаа. Жишээ нь одоо аав гэж хэлгээд а о гэж салгаж хэлдэг. За мөн хөгийг одоо ялгаж дууддаг. Хэрвээ анхлан сурахтаа л одоо гүйцэл сайн олгоогүй бол цаашдаа ч одоо дуудлага нь яг тогтцдог учраас эхнээс нь сайн суралцах хэрэгтэй. За үеийг унших бичгэд гардаг бас онцлог ялгаа байдаг. За тэрийг бол ягш тогтоох хэрэгтэй. За хятад дуу сонсох, дагаж дуулах, за CD аудио хичээл, за YouTube-дээр тавигдсан хятад хэлний авиа зүй анхан шатны хичээлүүдийг бол үзэж сонсох, за дагаж хэлэх. За галигтай хүүхдийн зохиомжлог богино их үүдийг унших. За шүтлэг цээжлэх юм бас их тустай байдаг. За ингээд зөв цэвэр дуудаж сурснаар ярих, сонсох, унших эхлэл тавигдана. За ингээд хятад хэл сурах ариун хөлсөнд амжилт хүсээд энэхүү лекцээ өндөрлөё.